Хэлэгч нэг тогтоороо дэвлэн шүү дээ. Тэгээ танд ямар мэдрэмж төрсөн бэ? Та тэрийг одоо нэг бас дурсаж ярихгүй юу? За тэр би болохгүй л гэж хэлэн тэрийг. Ягаад гэвэл Монгол Улсын ерөнхийлөгч баяр наадмаа нээчээ туг тойрно гэсэн тийм заалт баяр наадмын хуулинд байхгүй. Хуулинд байхгүй. Ер нь монголчууд бүх сондгоор болохыг монголчууд бол одоо маш тийм эмзэг хүлээж авдаг шүү дээ. Аль болохоор бүх сондгоор болохгүй. Аль болохоор л одоо тэгш тото бүх барилдуулъя. 512, нэг бол 1024. Нэг бол одоо 128 гэж барилдав. Тэгш тото сондгоор. Гэтэл энэ жил нэгийн давааны дараах байдлаар 512 бүх дэвх ёстой байтал 513 хүн дэвс ийм байж болохгүй л дээ. Тэгээд одоо 513-т нь 13 дахь нь одоо Монгол Улсын ерөнхийлөгч. Тэгэхээр хин одоо 9 цагаан тугийг тойрч дэвх ирэх үст. Энэ хөөрхөн дотор байна шүү дээ. Дэлгүүрээ таарсан. Зүгээр элбэг дөржмөрч бол харагдахгүй байж магадгүй тархны нөхөнд ороод суулчихна. Тархны нөхөд хэлсэн бэ гэдэг. Элбэг дөрж бодомжинд явж исэн шүү дээ. Тэгээд хар хорны засаг дарга болох юмсан гээл хөөсөлдөд ганц ингээд тэрийнч бүтэхгүй. Ягаад гэвэл Монгол Улсын ерөнхийлөгч баяр наадмаа нээчээ туг тойрно гэсэн тийм заалт баяр наадмын хуулинд байхгүй. Хуулинд байхгүй. Гэтэл энэ жил нэгийн давааны дараах байдлаар 512 бүх дэвх ёстой байтал 513 хүн дэвс ийм байж болохгүй л дээ. Тэгээд одоо 513-т нь 13 дахь нь одоо Монгол Улсын ерөнхийлөгч.